Сайн байцгаана уу? Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газраас манай баг Хинтээ аймгийг зориулан хөтлөж байна. Улаанбаатараас. Бид Хинтээ аймагт ногоон бизнес эрхэлдэг малчин эмэгтэйчүүдтэйгээ уулзаж тэдэнд ногоон бизнес эрхлэхэд ямар асуудлууд тулгарч байгаа талаар олж мэдхээр тэднэртэй уулзахаар ингээд хөтлөж байна. (2022) оны зууданд 20 төхөрл үлдсэндээ мал гэдэг амьтныг ер малахад бараг л хэцүү санагцсан надад тэр үед ер нь их нятсан. За тэгээд 23 оны зууданд нөгөө хэдэн үлдсэн хүүхдээ онд оруулах гэж төмс тарьсан, манжин тарьсан, сонгон тарьсан, тэгээд дээдлийн нөгөө цоор моор бүх юмыг ингээд халгаатай хойлоод гар тийчэл хийсэн. Тэгээд ногооны хальсмаас гээл би ер нь гар доотох юу л бүхэл материалыг цуглуулж 23 оны зууд нэлээд чармаажж онд оруулаа. Тэгээ тэр жил манай 9 үнэ тугалсан. За тэгээ 9 үнэгээр сүү цагаадагаа борлуулад нэлээд бас амжилтанд хүрсэн. Энэ хэдэн өхрөөстэй ирэлцүүлж тавдаж өдрөө тийжж гардаг чи хайрлж байхгүй. Ингээд хүмүүс амтлаг бүтээгдэхүүн хэрэглэхийн тулд заавал Улаанбаатар хот орох болно, 300 км-ийг туулах хэрэгтэй болно тийм. Эсвэл тэнцэнээс захиж авчруулах болно, 1-2 хоног хэрэгтэй болно. Тэгэхээр шинээр нь яагаад сумандаа хэрэгжилж болохгүй юм бэ гэсэн санаанаас ерөнхийдөө хийж эхэлсэн. Манай хүн ийм хийх төрлийн их дуртай болохлэрчдэг. Эхнийх хийх юмыг дэмжээл өөрөөр нь байшин барья гэж бодоод. Тэгээ хоёр найзтай байшин барьж ирсэн. Ажилтны үед нь би өөрөө үлдсэн энэ хийгээл заалгаад л тэгэл явдаг. Бид энэ хоршоогоо цааш нь өргөжин дэлгэрүүлснээрээ өмнөдлгөр сумынхаа энэ хамгийн олон малтай Монгол улсынхаа ямар ч гэсэн дайвар өтөгдгөнө хогдоор аяхгүй энэ хогийн цагээ энэ амир болоод нь штэ малын түүхий таягдсанаар байгальд одоо энэ хор хөнөөлтийн болоод энийг багасгахын тулд бид нэр хогоо ангилдаг аваас дээр нь дайвар өтөгдгөнө борлуулж мөнгө олдог энийг зүгээр л бид нар мөнгө гэд харчвал уул нь хүн болон хийгээд болох боломжтой гэдэг юм. Энэ цэцгийн тоос гэдгийг чинь ингээд авах тусам нөгөө цэцэг юу ч байгаль чинь сэргэж одоо тэгээ намар бал хураахад ирэх юм бол өстэй бит цэцгийн дотор байж идэг ш. Тэр газараа бүр ерөөсөө янз янзын цэцэг ургаад л бүр айгүй гоё байгаль сэргэдэг ш. Өөр хүүхэд ар гэртээ гэрийнхаа нөгөө орлогыг нэмэгдүүлэх зорилгоор өөр хүүхдүүдэд эко ногоо идүүлэх гэж аж ахуйг орж суралцаад тэгээд энэ өөртөөхөн зорилгыг биелүүлж нэг юм хөлөмжтэй болсон юм. 90 онд бол тэр ногоо одоо энэ 1 гагаас авдаг ургацын хэмжээ чинь маш өндөр байсан шүү дээ. Одоо манжин чинь 1 гагаас авахд 1 гагаас одоо бохироор авахд 15 тонныг авдаг байсан байхгүй юу. Одоо бол 1 гагаас л тэгж авахгүй. Үсрээд 5.5 тонныг л авна. Тэгээд тэрнээс чинь нэг 2.5 тонн одоо нэг үхрийн манжин тэлээ жижигэн болоод явчихна. Тэгэхээр бас тэрийг хаяхгүй л дээ үхэрд өгнө. Масын авчаад давлаа ногооноор нь ачаад портер дээр ачаад тэрийг бас 50,000 төгрөгөөр зарчна. Тийм манжингаас бол хаяхан байхгүй болчиход байгаа байхгүй юу. Бороо орохгүй байлаа гэхэд бид нар бол тэрийг ногоогоо ургуулах ямар ч нөхцөл байхгүй шүү дээ. Тийм учраас ерөөсөө тэр бороо харахгүйгээр услага хийх шаардлага гарч ирдэг. Одоо энд бол ингээд шууд усалчдгийн тэр цаана болохоор турбаа тавьж байгаа тэгээд цаткаар усалдаг. Одоо тэгэл намар болно нөгөө энэ тарьсан ногоогоо яаж хөлдөөхгүй авах уу, яаж одоо хугацаанд нь авах уу гэд яг тэрэндээ өөрснөө бүр зөгцөөд ингээд ажиллаа сурцсан ч гэх юм уу. Одоо тэр тал дээрээ бол одоо ерөөхдөө цаг агаартай маш холбоотой ажилладаг. Орон нутагт мал аж ахуй, газар тариалан эрхэлж байгаа эмэгтэйчүүдтэйгээ уулзаад дууслаа. Туршлага тэдэнд байна, мэдлэг байна. Тэгээд тэр мэдлэг туршлагаа хоорондоо хуваалцаад өөрсдийнхөө үйл ажиллагаанд бас нэмэр болж байгаа нь маш сайхан санагдлаа.
Яг өнө гэтээ мэдээж зуднаар ч юм уу те үер уснан хур бороо тэгшрэхгүй байгаа энэ үед эднэрийн ажлын ачааллыг улам нэмэгдүүлдэг гэдгийг харлаа. Дээрээс нь газар өмчлөх, за малаа өмчлөх гэд нэлээд нийгмийн суурь одоо бэрхшээлүүд маш их байд юм байна. Өөрсдийнхөө чадхыг, эдийн засгийн чадхыг бэхжүүлэхийн тулд орон нутгийн маань оролцооны хувьд хүнс хөдөө аж ахуйн салбарын гендерийн бодлогыг нэвтрүүлэн эднэрийг дэмжих маш их хэрэгцээ шаардлага байгаа гэдгийг олж харлаа энэ аяллаар.